Сайн байцгаана хүүхдүүдээ. Би Энжи. Хүүхдүүдээ, та нар цагаан сар гэж ямар баярыг мэдэх үү? Бүгдээрээ найгалмаа зохиогчийн цагаан сар гэдэг шүлгийг хамт уншицгаая. Цагаан сар. Цагаан сар гэж ямар баяр юм бол? Хүн болгонд үнсүүлдэг хазрын баяр юм уу? Айл болгон бууз идэг буузны баяр юм уу? Хүн болгон дээл өмсдөг дээлний баяр юм уу? Мэдлээ. Амар байна уу гэж залгадаг ахан дүүсийн баяр юм байна. Хүйтэн өвлийг өөнтэй давсны хүн болгоны баяр юм байна. Цагаан сараар бүгдээрээ ихч ах эмээ өвөгийн дайчаад амар байна уу гэж залгадаг доо. Та нар яаж залгадгийг мэдэх үү? Бүгдээрээ хамт зарцгаая. Гэтэ залгахын тулд надад дахиад нэг хүн хэрэгтэй байна. Бүгдээрээ найзаагаа доотъё те. За та нар надтай найзаашир гэдэг дараа за. За. Найзаашир. Сэна найзаа. Сэна. Чиний нэрийг хэн гэдэг вэ? Ай гэдэг. Сэна аяа. Аяа хоёулаа өнөөдөр найзуудтай яаж залгахыг үзүүлэх юм бэ шээ заа юу? За. Залгахын тулд гэхлээ гараа ангидаг тий. Би ай найзаас арай ихч болохоор би гараа дээр нь тавьдаг. Аян гарны дээр нь тавьдаг. Би харин ай найзаас жижигхэн дүү байсан бол би аян гарны доор нь тавьдаг. Дээр нь доор нь. Дээр нь доор нь. Гэтэ би ихч болохоор дээр нь тавина. За хоёлаа залгах уу? Амарено сар шиндээ сайхан шинэлж байна. Сайхан. Битээр залгацъя. Залгахдаа амарено гэдэг юм байна. Та нар амар байна уу гэд хэлж чадах уу? Хамтаа хэлээрэй. Амар байна уу. Цагаан сараар юу өмсдөг вэ? Дээл өмсдөг. Миний дээл гоё. Яхан өнгөтэй. Хаяын дээл ямар өнгөтэй вэ? Улаан. Хүн бүр өөрөөр өнгөтэй дээл өмсдөг. Том хүмүүс дээл өмсдөг, хүүхдүүд дээл өмсдөг. Хаяа. Нохой бас дээл өмсдөг. Энэ нохой ямар өнгөтэй дээл өмссөн бэ? Цэнхэр өнгөтэй дээл өмссөн байна. Ямар хөөрхөн нохой вэ те? Цагаан сараар юу иддэг вэ? Бууз. Би буузанд амар дуртай. Аяа, чи том тогоо дүрэн бууз идэх дуртай юу? Дуртай. Тэгвэл бүгдээрээ хамтдаа бууз идсоръё. Та нар буузанд юу ардгийг мэдэх үү? Буузанд гурил, тэгээд мах ордог. Гэхдээ маха бас өөр ногоотой холж олно. Бүгдээрээ бууз хийхэд тулд хамгийн түрүүнд гурилаа бэлдэх ёстой. Гурил хардаа? Гурил ийм цагаан, тэгээд хүрхээр амар гоё зөөлөн. За, энэ гуриланда ус хийдэг. Энэ хаяханд би ус хийсэн. Тэгээд хардаа гуриланда бүгдээрээ хамт ус хийх үү? Харж гин үү? Тэгээд гурилаа ингээ жоохон эргүүлдэг. Гээд гараа игээд эргүүлээд дахиад жоох ус игээд тэгээд ата ус ичгээрээ гурилтайгаа нийлээд ийм жоохон нялцгаа юм болдог гэртээ. Нялцгаа гурил олж штэ. Гурилаа сайн ухаах хэрэгтэй. Гэртээ гурил зөөлөн болгох хэрэгтэй. Гурил ингээ гаранд наалтцсан. Ямар амар наалтдаг гурил вэ? Гурилаа амарч байгаа хаагур бүгдээрээ махаа жижиг ирчин. Тэгээд бас сонгон, сармисаа жижигхэн хэрчээд махт
жалтаагаа холно. Зарим хүмүүс буузаа илүү эрүүл болгомоор байвал бас өөр ногоонууд хийдэг. Энэ ногоог та нар ямар ногоо гэдгийг мэдэх үү? Ловон. Улбар шар ловон. Зарим хүмүүсээс энэ ногоог гэдэг. Энэ ногоог та нар юу гэдгийг мэдэх үү? Дайцаа. Энэ байцаа ямар өнгөтэй вэ? Ногоон өнгөтэй. Ногоон байцаа. За, би ногоогоо ирччихлээ. Тэгээд бас махаа ирччихлээ. Сануулхад хөвгтөдөө хутга ганцаараа хэрглэж алдаггүй те. Заавал ээж автаагаа хэргэлдэг. Одоо би энэ хоёрыг арчсан юм чинь нийлүүлж болно. Хаваад халбахад чимгаага тэгээд хартаа ямар гоё хөнгөнгийн харагдаж байна. Гоё улаан, ногоо, улбар шар, цагаан. Тэгээд давсаа хийнэ. Давсаа ингээ гаргахаар та. Ийм цагаан давс идэм биш үү? Давсаар та. Тэгээд давсаа ингээд дахиад жаагаe цас оруулж. Тэгээд перц юм. Боронгтой перц. Одоо перцээрээс цас орууллаа боронглууллаа та. Та нар харж байна уу? Сэгсэрээ. Бүжүүлж болох юм чи нэгээд. Тэгээд одоо энийг голтгонаа. Махаа ногоотойгоо давс перцтэйгээ заахад тэгээд бооцны мах бэлэн болчлоо. Бүгдээрээ гоё махаа бэлтцсэн юм чинь одоо гурилаа бэлтнэ. За, гурилаа амраасан бүгдээрээ гурилаа сэрэх үү? Гурилаа сэрээрээ гэрэ. Гурилаа сэрээрээ. Амраа дуусна уу? Гурил маань ийм хөөрхөн биш дээ. Бөмбөг шиг бөөрөн хийн. Та нар бөмбөгний дуу мэдэх үү? Миний бөмбөгний дуу ингэж эхэлдэг. Баралг бөмбөг бороо тишээ өнхөрдөг, намайг дандаа үйлүүлдэг, чамайг авда хэлэндээ. За одоо гурилаа дахиад жоохон сайн нухаад тэгээд ингээ бөөрийгөө олгож жагаад бүгдээрээ могоо ийхөө гурилаараа. За тэгээ. За гурилаа артаа ингээд базаараа гэрэ. Базаараа артаа гурил нь ингээд могоо шиг урт болчих. Тэгээд гараараа артаа ингээд могоо шиг урт болгоч. Могоо та нар ямар чимээ гаргадгийг мэдэх үү хөхтөө те? Могоо гэдэг чимээ гаргадаг. Энэ могоо шиг байна уу? Могоо шиг ээ штэ. За тэгээд гурилаа таслаад чүп тэрэнчээгээд ингээ бөөрийн хиалгаад би бөөрийнхээ гурилаа унгаацсан. За дахиад нэгийг таслахаас тэгвэл чик. За энийг унгааж болохгүй шүү. За энийг ингээд бөөрийн хилээ тэгээд дээр нь дараад бүгдээрээ энийг жижигхэн нэмгэн бөөрийнхээ олохын тулд юу хэрэглэдэг мэдэх үү? Элдвэр хэрэглэнэ. Бүгдээрээ энэ жижигхэн гурилыг энэ том элдвэрээр илтэх үү? Эсвэл жижиг элдвэрээр илтэх үү? Жижиг элдвэрээр илтнэ. За дээрээ сайн дараад тэгээ гурилаа ингээд жахан цацчихаар наалддаг байхгүй гурил нь. Тэгээд илтнэ. Та нар эмээгөө ээж аав эсвэл ах эгчтэй бууц хийхэд нэлдэж тасалж байгаарай за. Би ээжтэй илдэж тусалдаг шүү дээ. За. Гэт бөөрийнхээ гурил алгачлаа. Тэгээд гурил дотроо гэт бууцныхаа махыг гинэ бүгдээрээ та. Бууцныхаа махыг ингээд ич. Одоо тэгээд чимхэн. Чимхээрээ гэрэ. Чимхээрээ. За би чимхлээ. Нийлүүлээд
1, 2, 3, 4, 5. Би чимхэд нэг бууц. Нэг хөрхөн бууз. Энэ юу вэ? Энэ бууцны жигнөр. Энэ дотор бүгдээрээ бууцааж игэндэг. Бууцны жигнөрийн тагийг аваад бүгдээрээ одоо усаар дөргөнэ. Ус гайж чинь. Ус гэд ус гайж чинь. Жигнөрөө усаар дөргичээд бүгдээрээ усаа буцалгана. Ус нь буцлаад амар халуун болохоор бүгдээрээ тагийн нэн. Тагийн нэхэр уур гарч хагаад энэ уур усыг амар халуун байна гэж байгаа. Тэгээд гараа болгоомжтой уурн төрөл гар нь түлэгдэж магад. Тийм болохоор ингээд холоос жигнүрээ тослоод тэгээд буузаа өрнөө. Тэгээд буузаа өрж дуусаад буусныхан жигнүрийг таглаад хүлээн. За, бууз маань одоо гарт болчлоо. Бүгдээрээ буузаа нэгээд буузаа нээсний дараа сэвэх хэвээр. Сэвэрээ. Бууз маань бэлэн болчлоо. Энэ юу вэ? Энэ Монгол гэр байна. Монгол гэр. Энэ Монгол гэр дотор юу байгаа юм бол? Та нар нэгэрээ гэж хэлээрэй. Тэгээ бүгдээрээ нэ. Нэгэрээ. Энэ дотор нь юу вэ? Шагаа штэ. Шагаа. Энэ шагаа чинь айгүй гоё. Шагаа ингэж байвал бид нэр энийг морь гэдэг. Морь. Шагаа харин нөгөө тийшээ харсан байвал тийм ээ. Харин шагаа ингээд твтцсэн байвал дээрээ бандгартай бид нэр хон гэдэг. Харин нөгөө тийшээ ингээд твтцсэн байвал ямаа гэдэг. Надаа хэдэн шагаа энэ бүгдээрээ тоолох уу? 1 2 3 4. Шагаагаар айгүй олон янзаар тоглож болно. Гэтэ хөвчлэн хүмүүс шагааг ингээд сэгсрэж байгаад ингээ хайдаг. Тэгээд ямар амьтаа авсан бэ гэж хардаг. 4 өөр амьтныг авчвал 4 бэрх гэдэг. 4 бэрх авчвал бид нар маш азтай байна. За тэгэхээр бүгдээрээ 4 бэрх авч чадах нь үзэх үү? Сэгсрээ. За. Хайц шүү. Энэ унаг. Би энийг ямаа авчлаа. Дахиад нэг ямаа. Нэг хонь. Дахиад нэг хонь. 2 хонь. 2 ямаатай болчлоо. 4 бэрх авч чадсан гэ. Гэхдээ зүгээр. За бүгдээрээ одоо шагаагаа буцаад гэр дотроо хийгээд гэрээ хаа. Гэрээ хаагаарай. Хац. Цагаан сар чинь Монголын шинэ жил ахгүй юу? Монголчууд шинэ жилээ амьтны нэрээр нэрлэдэг ш. Та нар мэдэх үү? 12 амьтаа. Бүгдээрээ одоо энэ 12 амьтаа эсвэл 12 жил 12 жилийн номоо уншицгаая. 12 жил. Эрт цагт он тооллыг 12 амьтны нэрээр нэрлэхээр болжээ. Үхэр бар, туулайлуу, могой морь, хонь бич, дахиа нохой, гахаа жил дуусаад он тоолол эргэж тоологдох учиртай байтал эхний жилийн амьтан тодроогүй байжээ. Ингээд Тимээ хулган 2 нэрээ оруулж 12 жил багтахаар өрсөлдөж гин. Сэргэлэн бяцхан хулган амьтад хэрхэн он тоололд орсныг мэдхээр холын тэртэйг цаг тооллын оронд очихоор явжээ. Бичгүй, та яаж 12 жил багтсан юм бэ? Элдвийн сурдаг эрдэм төгс учраас би бичийн жил болж тодорсон юм. Уран бүжиглэх сайхан юм.
Даанч урагшгүй надад авьяас алгадаа. Хулган цааш явсаар бар жил дээр очлоо. Алаг гэрийн бараас айж сүрдэж байвч 12 жилд орсон авьяас чадварыг нь асууж гин. Хорвоогийн 4 хүчтний хамгийн хөөрхөн нь би юм гэсэн. Бодвол тэгээд намайг бар жил болгоо биз? Хөөрхний хувьд би хөөрхөн л дөө, харин хүчтэй болж лав дөнгөхгүй байхаа. Бар жилээс айсан хулган туулаа жил дээр очижээ. Нэг их бираарч юу хийх вэ? Харин над шиг хурдан байвал боллоо гэд туулаа дээр дэгдэн өсрээд алга болов. Хулган барааг нь хараад хоцорчээ. Хулган цааш явсаар луу жил дээр очин 12 жил орсон арга ухаанаас нь асуухад 12 жилд яаж орсноо ах нь өөрөө ч сайн мэдэхгүй байна гэд луу хүрэн улаангаалаар туриглаа гин. Ингэсээр байтал нар уулын цаагуур тонгойж цаг тоолол эхлэх хугацаа улам ойрцоор байлаа. 12 жилд орсон амьтад өөрийн гэсэн авьяас чадвартай. Би ч гэсэн эрдний зүйлээр надад байдаг эрүү цагаан хулган учраас он тоололд орж болохгүй гэж үү? Тэгтэл тимээд иртээ холоос түүнийг тосон ирээд өндөр сайхан бие гайхуулан шилгээж хэллээ. Тимээ жил болохын тулд би тэдгээр бүх амьтны шинжийг биедээ авсан. Үхэр гидстэй, бар тавагтай, туулай хамартай, луу биетэй, могой нүдтэй, морин дээлтэй, хоньны ноостой, бичийн бүхтэй, дахиан өрөвлөгтэй, нохойн гуйтай, гахай сүлтэй гэхэд ам цагаан хулган. Та тимээ жил болохын тулд тимээ шиг л байх ёстой. Харин би хулган жил болохын тулд хулган шиг л байх ёстой. Үүнийг би эрийн сайнаар олж мэдсэн. Жээ. Ингээд тимээ хулган хоёр хинэн он тоололд орох вэ гэж маргалцсаар мандах нарны туяаг төрүүлж харсан нь маргах зүйлгүй 12 жилд орохоор болов. Үдшийн бүрд бяцхан хулган өөрийн ирэхгүй яаж үр цааж гэгээ ортол өндөр бүхэн дээрээ суулгахыг тимээнээс гуйлаа. Харин тимээ хулганаас наран ургах дорн зүгт харцаа хандуулж болохгүй гэсэн амлалт авч түүнийг бүхэн дээрээ гаргажээ. Удалгүй үр цайлаа. Энэ үед гинтхэн ам цагаан хулган ургах нарны туяаг уртайд би хардлаа гэлээ гэж баярлав. Нар баруунаас гарлаа гэв гэд тимээ гайхаад өндөр хүзүүгээ өргөн харлаа. Дорноос наран ургахтаа баруун уудлын оройд гал шиг улаан туяагаа тусгасаар манддаг билээ. Энэ хүү эрдний зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулган 1 жил болсон юм гэдэг. Эрдний зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулган 1 жил. Иверсүүлэн тэнцүүхэн байдаг эзэндээ хэлтэй үхэр 2 жил. Арын модон далаглаад байдаг алаг гэрэн бар 3 жил. Дэлхий дээгүүр дэгдээд байдаг дэлтэн чихтэй тулай 4 жил. Хөөх тэнгэрт үржигнээд байдаг хүч шихтэй луу 5 жил. Цаг үргэлж сагралгаад байдаг цагаан ирэн могон 6 жил. Цагийн газрыг товчлоод байдаг цомбон тураатай морь 7 жил. Хотгор газрыг хорголоор дүүрэгдэг хотондоо хэлтэй 8 жил. Үдсэн бүхнээ хэлэглээд байдаг элбчин эрдэмтэй бэж 9 жил. 5 жингээр донгодоод байдаг тархинда улаантай дахиад 10 жил. Хот газрын маннад байдаг хонхондоотой нохон 11 жил.
Арын газрыг хадараад байдаг алтан соёотой гахай 12 жээ. 12 жилийн эхний жил нь ямар амтан байсан бэ? Хулган, хөөрхөн хулган байж дээ. Энэ хулган болохоор ээжээ хулган. Бүгдээрээ ээжээ хулганы маамун хулган хаана байна уу гэд олох уу? За тэгээ. За энэ ч ардаа 3 байшин байна. Цагаан өнгөтэй байшин, улаан өнгөтэй байшин, бас цэнхэр өнгөтэй байшин. Жижиг хулган хаана байна? Айл өнгөтэй байрны ард байна. За улаан байрыг шалах уу? Энэ жижиг хулган мөн үү? Тийш ээ. Энэ бор өнгөтэй аймс байна. Оо, шивэртэй аймс штэ. Бор өнгөтэй шивэртэй аймс байна. За. Жижиг хулган хаана? Айл өнгөтэй байрны ард байна. Цагаан? За, цагаан байрны ард байна уу? Биш ээ. Энд чинь цагаан сар байна штэ. Жижиг хулган биш, цагаан сар байна. Жижиг хулган хаана? Айл өнгөтэй байрны ард байна. За, цэнхэр байна. Жижиг хулган биш дээ. Жижиг хулган. Ээжээ болгон жижиг хулган алдсан. Ээжээ. За, ээжтэйгээ гээд хамт. Баярлалаа. Надад тусалсанд. Өнөөдөр надтай цаг өнгөрөөсөн маш их баярлалаа хүүхдүүдээ. Баяртай, хайртай шүү.